Эхлэл 16-8. Сарайн зарц хагаар бүсгүй чи хаанаас гараад хаашаа явж байгаа нь вэ? Египт гаралтай боол бүсгүйн түүх ихэнх тохиолдолд Христэд итгэгчид бидний хувьд Библиэд их эсрэг дөрүүдийн нэг. Хагаар бүсгүй эзнийхээ нөхөртөө дэр нийлүүлсэний дараа жирэмсэн болоод үүнийхээ дараагаар тэрээр Авраамийн удам залгуулах үрийг нь тээж яваа гэдэг утгаараа өөрийнхөө эзэн болох Саратай дээрэнгүү харилцаж эхэлсэн учраас Сара түүнд хатуурхаж Авраамч бас их нэртэй энэ бол чиний бол яахаа өөрөө шийд гэж энэ хэрэгт оролцохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлдэг. Үүний дараагаар Хагарын хувьд тэднийд байхад хэцүү болж эхэлсэн учраас тэрээр эзнийхээ гэрээс зүхтаадаг. Гэтэл ертөнцийн эзэн Хагарыг цүлд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг очих газаргүй, хандах хүнгүй, ганцаарл гадуурхал дунд байхад нь ер бусын элчээ явуулж түүнд үгээ хэлдэг. Чи эзэгтэй дээрээ буцаж оч. Тэгээд хүүгээ төрөхтөн мөнхийн эзэн хүний яриаг анхааран сонсдог гэдэг нэр өг гээд хүүгийнхэн талаар мэдлэгийн үгийг түүнд өгдөг. Хагаар ингэж мөнхийн эзний үгийг хүлээж аваад шууд итгэн тэр байтугай мөнхийн эзнийг хүнийг ажиглан харж байдаг ертөнцийн эзэн хэмээн хүндэтгэн дуудсан. Энэ үйл явдлаас болж тэр газарт байх жижигхэн булгийг намайг байнга ажиглан харж байдаг мөнхийн эзний булаг хэмээн нэрийджээ. Хагаар бүсгүй гадуурхал ганцаардал дунд байхдаа мөнхийн эзэнд итгэсэн. ертөнцийн эзэн түүний зовлонг харж амьдралд нь ирээдүй хамгаалалт өгсөн. Хэрвээ та ганцаардаж хин нэгнээс гадуурхал мэдэрч хандах хүнгүй байгаа бол энэ бүсгүйн төвхийг Библиэс иргэн нэг уншиж үзээрэй гэж хэлмээр байна. Мөнхийн эзэн таныг цаг үргэлж харж хандаж байдаг. Тэрээр таныг хизээж ганцаардал дунд орхихгүй, хизээж гадуурхагдахыг таны амьдрал зөвшөөрөхгүй. Бидний мөнхийн эзэн таны төлөө, таныг хамгаалан зогсож, таны ирээдүйн төлөө сайн сайхныг хүссээр байдаг гэдэгт үргэлж итгэж, найдаж байх нь чухал. Хагарын түүх нь мөнхийн эзэнд итгэж найдах нь ганцаардал, гадуурхал, ямар ч зовлон донд бидэнд найдвар авчирдаг гэдгийг харуулдаг. Мөнхийн эзэнтэй ярьцгаая. ертөнцийн эзэн минь биднийг ганцаардал, гадуурхлын дунд байх өдрүүдэд та биднийг ажиглан харж байна. Тэгээд та бидний төлөө санаа тавин үгээ бидэнд хэлж, биднийг урамшуулан босгодог их эзэн билээ. Бидний зүрх сэтгэл, сүнс санаа бодлыг минь удирдах, амьдралд маань итгэл, найдвар, амлалтаа өгөөч. Учир нь та бол биднийг ажиглан харж, хамгаалан өмгөөлдөг их эзэн минь билээ. Энэ бүгдийг бид Есүс их эзнийхээ нэрээр ярьж байна. Амен.